Хөгжил Политехник коллежоос санаачлан зохион байгуулдаг дагаа тэгрээ нэвтрүүлгийн маань энэ дугаараа эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар таргийг шүүж бэлтгэх аргын тухай та бүхэндээ танилцуулахад бэлэн болсон байна. За таргийг шүүх гэдэг маань таргаа буцалгаад шүүх юм бол арц болно. Миний зааж байгаа технологи бол таргаа нөгөө буцалгах гэсэн технологио алгасаад шууд шүүх технологи гарч байна. Ийм л арга байна. Маш их хялбар хүн болгон хийж болох боломжтой. За тэгээс таргаа шүүсэн байдал маань энэ вэ? Таргаа шууд одоо арцныхаа ууданд хийгээл шүүчин. Яг нөгөө арц шүүдэг шиг эсвэл бяцлаг шүүдэг шигээс шүүчин гэсэн. За тэгээд энийг нэгээс нэг өдөр бол шүүн. Нэг өдөр шүүхэд ийм болж байгаа. Шар сүгийг шүүгээд авсан л тарга гэж ойлгож болно. Шар сүг нь бол энэ. Шар сүгээ бид нар дараагийнхаа бүтээгдэхүүнд ашиглаж болно. Шар сүг маань өөрөө би одоо цагаан эдэний шүүс учраас одоо энийг бол хайж болохгүй. Энийг бол заавал ашиглах хэрэгтэй. За шүүцэн тарга маань энэ байна. За шүүх технологи дахиад багш та нартай тайлбарлаад өгье. Эсгэлэн тарга байж болно. Хамгийн гол нь анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр тарга бүрсэн тарга маань заавал шимийн сүүний хөрөнгө байх ёстой. Тэгхгүйгээр гой тарга юм уу, йогуртаар тарсан бүрсэн тарга маань яах вэ гэхээр шар устдаггүй. Учираас энийг шүүж болохгүй. Заавал одоо шимийн сүүний хөрөнгөөр тарга бүрсэн байх ёстой. За тэгээ энэ бол ямар хэр хэмжээтэй тарга шүүсэн юм бэ гэхээр энийг би нэг 6 литр сүү таргийг шүүхэд ийм хэмжээтэй болж байгаа гэсэн үг. Ийм. Тэгээ шар усын авахаар ингээ ийм жаахан хэлбэртэй. Үндсэндээ 50% нь алга болчдөг гэсэн үг байхгүй. 50% нь шар усуулаа гарна гэж ойлгож байна. За одоо ингээд энийг аяшин тавьчих бүгдээрээ. За одоо энэ тарга маань одоо энэ байна. Энэ шүүсэн тарга маань одоо ингэж харагдах нь. Ийм өтгөн. За одоо энэ таргаа ашиглаад та нарт бэлтгэсэн багш нь эхлээд хэдэн бүтээгдэхүүн бэлдэж ирсэн байгаа. За эхний бүтээгдэхүүн бол тарга сүүгээрээ зуураад тэгээд хүүхдүүд идэх дуртай жимсээр баяжуулаад ингээд тарга болгоо хөлдөөцсөн байгаа. Энийг нь тарга ашиглаад жимсээр баяжуулаад энийг бол чацрагантай йогурт ашигласан байгаа, нэрс ашигласан ингээд дотор нь алим, банан ингээд хүүхдүүдийн дуртай идэх дуртай жимсийг хийгээд ингээд хөлдөөчж болно. За арц шүүсэн тарга цэцгийн орсон байгаа. Тэгээ дээрэс нь нэрс чацраган жимсээр ингээд баяжуулж өгөөд ингээд хөлдөөцсөн, хэвэнд оруулсан. За энэ бол шууд бид нар идэх боломжтой. Энэ бол бас л шүүсэн тарга ашиглаад, арц ашиглаад, цэцгийн ашиглаад тэгээд сүү орсон байгаа. Сүү ороод тэгээд ийм өтгөн одоо хүүхдүүдэд шууд өгөхөр боломжтой. Хамгийн гол нь шүүсэн таргийн ач холбогдол юунд орших вэ гэхээр хүүхдүүдэд амин дэмтэй чихэрлэг багтаа сахар одоо ашиглахгүйгээр одоо хүүхдэд өгөх боломжтой учраас эко гэдэг утгаараа бас боломжийн байгаа. Тарга уудгүй хүүхдүүд байдаг шээ. Тийм хүүхдүүдийг одоо тарган дуртай болохын тулд бид нэр таргаа одоо ингэж олон янзаар баяжуулж, олон янзаар боловсруулж болох нэ гэдэг санааг та нартай хэлэх гэж байгаа. За энд би бас нэг одоо эмэгтэйчүүдэд зориулсан зөв хоолтын дэглэмийн одоо энэ коктейлийг бэлдсэн байгаа. Шүүсэн тарга ашиглаад тэгээд олон төрлийн жимснүүдийг ингээд тавиад өгсөн байгаа. За энэ бол бас л нөгөө нэг чаа хүртээ тарга гэж байгаа. Чаа хүртээ тарга. Чаа өрийг бол одоо би ахвадад маш хэрэгтэй гэж үзэж байгаа учраас одоо голцоо чаа өрийг болох хэрэгэлдэг болсон байгаа. Тэгээд чаа хүртээ тарга байна. За одоо та нартай багш нь шүүсэн таргаа яаж зуурах юм бэ? Яаж боловсруулах юм бэ гэдэг утгаараа тайлбарлаж өгье. За шүүсэн таргнаас аваад шүүсэн тарга маань өснө гэж ойлгож болно. Энэ сүүгээр зургаж байгаа учраас. За хоёр албыг зурч. Хоёр албыг аваад хайш тавьж. За одоо энийг эхлээд эн чинь өтгөн байгаа учраас энийг тарыг нийлүүлж өгнө. Ингээд сайн утгаж өгнө. Утгаад. Ингээд ийм өтгөн байдалтай ийм өтгөн байгаа шүү дээ. Тэгээ ямар ч таргийг шүүсэн ч иссэн тараг, сагсан таргийг шүүж болдог. Хамгийн гол нь тараг шар усандаа л байж эсгэлэн байдаг шүү дээ. Одоо ингээд сүүгээр нэмээл ингээд сүүгээ баг багаар нэмж өгөх хэрэгтэй байгаа шүү. Тэгээд гол тарыг нийлүүлээл өгöd.
хүүхдэд маш хэрэгтэй юм чинь. Хүүхд гэлтгүй тараг бол өөрөө уургалаг бүтээгдэхүүн учраас бид маш хэрэгтэй. Тэгээд болж игэл таргийг бол орой уухыг л зөвлөд идэг л да. Бүдүүн гизийн үйл ажиллагааг сайжруулдаг, гэрүүлзэх хөдөлгөөнийг дэмждэг гээс үгээ баагаар нэгээд. Эний чинь холигчин дэгээ миксэрдсэн ч болно. Та яаж зурмаараа тэрүүгээр заавал ингэж албаар зурх гэсэн юм бол байхгүй. Ингээд түрүүний таргнаас өсөөд байгаа z ингээд хэмжээ нь бол ихсэн гэсэн үг. Тэгээ сүү нэмж өгж байгаа учраас эсгэлэн амтанд харагдана. Тэгвэл сүүг ихийг тусмаа л энэ маань одоо эсгэлэнгүй болно. Эсгэлэн амтахгүй. Тэгэхээр нөгөө хүүхдэд сахар хэрэглэхгүйгээр бас өгөх боломжтой. За одоо ингээд таран нийлээд. Гээд зураад. За одоо хөдөөнөөс тараг авахдаа бид нар чинь ингээл 10 литрээр нь савтаа ингээл аваад байдаг. Энэ аргыг сурчих юм бол зүгээр 10 литр таргаа шүүгээл шүүсэн байдал нь энүүгээр л ингээл аваад байж болно. За одоо бүгдээрээ хүүхдтэй өгч байгаа таргаа бас жоохон баяжуулаад хүүхдийг ба тарах идэх сонирхолтой болгох. Үднээс зах зээл дээр түгээмэл байдаг хүнсний жимсгнийг багш нь ашиглаж байгаа шүү. За банан хүүхдүүд дуртай байдаг. За багш нь жимснүүдээ угаагаад бэлтцсэн байгаа. Одоо тэгээ шууд арилгаад явъя. Алим дургүй хүн гэж хүүхдгэр нь байхгүй шүү дээ. Тийм учраас алимыг бас ашиглаж байгаа. Алим маань өөрөө бас тархтайгаа бас гоё зогцож өгдөг байгаа шүү. Тийм учраас алим сонгож байгаа. За алим бас их гоё хэрчүүл зүгээр. Зарим одоо бүр жижигхэн хурааг өсгөлцсөн ч болно. Эсвэл ингээд автгаагаар нь өсгөлцсөн ч болно тэгээд. За одоо хүүхд идэхэд бэлэн болсон байгаа. Ойлгож болно. За одоо ингээд очиод энэ дээрээсээ бас жоохон ингээд чимгэлээд өгчээ. Хүүхэд бас өөрөө хутгаад өөрөөр боломжтой байдаг. Өдөр болго ингэж өгдөг маа таяа бас ингэж хүүхдүүдтэй бас ингэж жоо хоол төгслийн төрүүлж өгөх ингээд. За одоо ингээд хүүхд халбагдаад итгэхэд ингээд бэлэн болсон. Тараг маань нэ. Хамгийн илчлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг та нартай хийж үзүүллээ. Одоо таргийг яаж бэлтэх үү, яаж зуурж бэлтэх үү, тэгээд таргаа яаж баяжуулах уу гэдэг талаар л тарга маань өөрөө эко хүнс. Одоо хамгийн гол нь байгалийн эко хүнсийг та нартай энгийн хэлбэр аргаар яаж шүүж боловсруулж гэртээ хийж идэж болохыг та нартай заалаа. Энэ нэвтрүүлгийг үзээд дагаж хийгээд хүүхдүүдэд хийж өгөөрэй. За шүүсэн арцаа ашиглаад гэрийн нөхцөлд зөв арцны ундааг хийж болох юм сонирхолтой аргыг та бүхэндээ зааж өгье. Энэ шүүсэн арцаа яг л тарга яг л нөгөө саяхан зуурдаг юутай адилхан ингээ дээрээс нь сүүгээ хийгээд ингээ зуурчин гэлээд. За тэгэнгүүтээ энийгээ холигч руугаа хийгээд заавал холигч ашиглах шаардлага бас бол байхгүй. Заавал ашиглах гэсэн юм бол байхгүй. За тэгээд
энэ дээрээ одоо нөгөө аарцаа шүүхээр гарч байгаа шар сүгээ бид нар ашиглах хэрэгтэй. Энийг бол хайж болохгүй шүү дээ. Шар сүв цагаан эдэний учраас шүүс учраас бид маш хэрэгтэй. Энийг ашиглаад олон зүйл хийж болдог. Ойролцоогоор 50 г тарган дээрээ зуурсан тарган дээрээ нэг ийм амны том халбгаар шар сүнээс 3 үг хийчихнэ. Ихий бол эсгэлэн болно. Эсгэлэн уух сонирхолтой бол их юугаа шар усаа хийж болно. За энэ дээрээсээ бас ойролцоогоор нэг 30 г хавцаа хийчихнэ. Эндээ хийчихнэ. За эсгэлэн амтын дарахын тулд ингээд амнаасны шүүс байж болно. Дуртай хүүхдийнхаа уух дуртай цэцэргний шүүс байж болно. Амнаасны шүүс байж болно. Ойролцоогоор нэг юм стакан хийчихнэ. За дээрэс нь одоо нөгөө энэ зүйлээ баяжуулж өгч байгаа учраас амин дэмтэй болгож өгч байгаа учраас цэцэргний шүүс хийж болно. Эсвэл нэрсний шүүс болно. Гэртээ байгаа одоо юугаа хийгээд өгч болно. За одоо энийгээ бид нэр олгочондоо хийгээд болчихно. Нэг их яахгүй чинь их юу ачих юм бол нөгөө смути шиг болчихно. За энэ дээрээс дахиад нэг юу ачи та. Жохон цэсэн ус хийж болдог шүү манайхан. Буцсан ус хийгээд тэгвэл бүр арай илүү шингэлдэж ирээд яг нөгөө юу шиг би ингээл болчихж байгаа. Яг нөгөө зөв арсны ундаг бодоход арай нөгөө өнгөн жоохон гүн болчлоо. Тэрнээс биш юугаа арай баг хийждэг. Арай баг хийж өгөөд ингээд амт нь бол яг л зөв арсны ундаатай их ойролцоо ирнэ. За ингэ болчихж байгаа. За энэ мэн тижээлэг чанартай учраас тэгээд худалдааны тарагнаас бүр илүү 100% одоо хүний бие хэрэгтэй ямар ч нэмэлт бүтээгдэхүүн ороогүй гэрийн нөхцөл дагаад их маш боломжтой амархан арга учраас та нар минь дагаж хийгээд гэртээ туршиж үзээрэй, хүүхдүүдэд хийж амталж үзээрэй.